Одоо би өөр дөр жишээ авч үнийг хэлж эхэллээ. Өнгөрсөн 7 хоногт надтай хамтарч ажилладаг улсуудыг авилгалтай тэмцэх газар болон тагнуулын ерөнхий газраас дуудаж маш учир битүүлэг байцаалтууд авсан. Намайг айлах гэдэг. Би бол энэ дэр бол одоо айгаад итгэл үнэмшлээсээ урваад шийдвэрт маань нөлөөлнө гэдгийг бол одоо хэрхэв хүлээн зөвшөөрөхгүй. Гих мэтлэн нэр бүхий 11 гишүүдийг ямар нэгэн байдлаар араас нь мөшгөж, мөрдөж ойр тойрны улсуудаас нь байцаалт авах, занал хэлэх ийм яриануч гэсэн байна. Энийг дараагийн ерөнхий сайдд. За энийг та бүхэн өөрсдөө ирж бол. Тэрийн даалгавраа надаар битээ. За ямар ч байсан би өөрт тохиолдож байгаа асуудлуудыг хариуцлагатайгаар хэллээ. Бусдын ч гэсэн одоо хэлээсэй гэж хүсэж байна. Бүгд л мэдж байгаа. Хий эний араас яваад байгаа. Энийг шоронд хийнэ гэдэг байгаа. Энийг айлгана гэдэг байгаа. Би бол хүрнэ. Одоо 20 оны асуудлыг ярив. Одоо тэгээд намайг яаж ямар хэлс хэрэгтгүүт гэсний бүгдээрээ мэдж байгаа байлгүй дээ. Хөдөлмөр эрхлэлтэд дэмжих сангаас хүүгүү зээлэл олгосон. Тэгээд хүүгүү зээл олголоо гэд 5 жилийн ял өгсөн. Тэр үед Алтмаагийн Баттуулгын захиалга өгсөн шүү дээ. Би тэгжил харддаг. Тэгээд тэрийг ч тухайн ерөнхий сайд, тухайн хууль зүйн сайд Нямбатар чуулган дээр яриад нотлол байсан биз дээ. Энэ одоо юу нууц вэ? Марцнаас мал мэнд өгчөр тэр нөхөр одоо ирсэн үү? Энд явж гин үү? Энэ нөхрөөс асуух асуултууд бас чуулган дээр байгаа. Алтмаагийн Баттуулгыг ярьж байна би. Тийм байна. Өнөөдөр одоо за тагнуулын байгууллагаас өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр байна уу? Бүр одоо тодорхой хэлье. Улсын хурлд ажиллаж байгаа манай ажлын албаны хүнийг дуудаж их учир битүүлэг байцаалт авсан. Авилгатай тэмцэх газраас бас дуудаж ирсэн. Ийм нөхцөл байдал үүсэж байна.